залуучууд зориулсан олон талт үйлчилгээг бид бүхэн бас зохион байгуулж явж байгаа. За энэ дээр цус дурдах юм бол залуучуудын сайн дур ажлыг бүртгэх баталгаажлах журам өрөөнд бид бүхэн сайн дур ажилтнуудыг дэмжих чиглэлээр үйлчилгээг бол явуулж байна. Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг бид бүхэн хангах хүрээнд нийтдээ 7 төрлийн үйлчилгээг бид бүхэн бас захин болгож байгаа. 24 цагаар сэтгэл зүйн үйлчилгээг бол авах ийм болцоог бид бүхэн бас бүрдүүлж ажиллаж байгаа. За мөн та яг одоо архинаас, тамхинаас хор зуршаа татгалзъя гэвэл хор зуршлгүй залуу гэж захин пэйжийг наркологийн эмнэлэгтэй хамтарч бол 3 төрлийн үйлчилгээг бид бүхэн үзүүлж байна. Шаардлагатай тохиолдолд одоо 14 хоногийн хугацаанд үн төлбөргүй хэвтэн хүртэл эмчилүүлж байгаа. Ирээдүйн эзэдгээд мэргэжил сонголтын захин пэйжийг группүүдийг бид бүхэн бас үүсгэж ажиллаж байгаа. За энэ хүрээнд бид бүхэн бол лайв хэлбэрээр бас мэдээлэл өгөх, чат хэлбэрээр зөвлөгөө өгөх, шаардлагатай бол тухайн хүнд зориулсан зөвлөгөө зөвлөмжүүдийг бол өгч бас ажиллаж байна. Захин хуульзан үн төлбөргүй үйлчилгээ гэдэг одоо зөвлөгөө гэдэг энэ үйлчилгээгээр дамжуулаад үн төлбөргүй хуульзан зөвлөгөөг бол YDC цэгийн сайтаар дамжуулж өгж байгааг бас хэлэхэд таатай байна. Бид бүхэн эрүүл мэндийн цуврал одоо пэйжийг удахгүй нээх гэж байгаа. Энэгээр дамжуулаад залуучуудын өмнө тулгамдаад байгаа ялангуяа одоо энэ хорт хавдартай холбоотой залуучуудын эрүүл амьдрах аж одоо төрхтэй холбоотой энэ олон асуудлууд дээр нь эрүүл мэндийн одоо мэрэгжлийн хүмүүсийн зөвлөгөө зөвлөмжийг бас өгөх гэж бас ажиллаж байгаа. Захимаар дамжуулж үзүүлж байгаа үйлчилгээ маань одоо хил хязгаар одоо хамаарахгүйгээр гадаадад байгаа залуучууд ч гэсэн энд хамрагдах боломжтой. Тэр үедээ малын бэлчээр дээр байгаа залуу хүн ч гэсэн та хамрагдах боломжтой гэдгийг энэ төвчрөнд бас онцолж хэлмээр байна. За 2023 онд бид хүн захим залуучуудын хөгжлийн төвийг 21 аймаг 9 дүүргээс гадна бүх суманд, бүх хороонд байгуулахыг бид хүн бас зорж байгаа. Ер нь хорооны засаг дарга, сумын засаг дарга бүр залуучууд зориулсан ээлтэй бодлого хөтөлбөрийг гарган ажиллах зайлшгүй шаардлагануудаар бид бүхэнд байна гэдгийг энэ төчлөмд бас онцлон дурдахыг хүсэж байна. Зарим засаг дарга нар бол сар болгоно залуучуудаа сонсдог өдөртэй болж байна. Залуучууд ээлтэй үйлчлэгээ бий болох бай гэдгийг залуучуудаас сонссны үндсэн дээр хийж хэрэгжүүлж байгаа сайн жишээ байна. Энийг ч гэсэн засаг дарга нар маань цаашдаа хэрэгжүүлмээр байна. 2023 онд бид бүхэн залуус зориулсан ээлтэй үйлчлэгээ бий болохын тулд явуулын үйлчлэгийг бид бүхэн бас санаачлан хэрэгжүүлэхээр зорж байна. 2002 онд бид бүхэн Сүд хүчний жанжин штаб болон хуурай цэргийн ерөнхий командлал замун дээрээс нь цэргийн ангиудтай бид бүхэн нэлээд одоо ойрхон хамтран ажиллах зорилттой байгаа. За учир нь юу вэ гэхээр цэргийн ангид байх хугацаанд нь ялангуяа энэ залуучуудад зориулаад гэр бүлийн босрол олгох маш чухал байна. Энэ бол үргээд гэр бүл салдаас болон гэр бүлийн хүчирхийлээс урсан сэргийлэх одоо чухал одоо алхмаа гэж үтгэн харж байгаа. За мөн цэргийн ангиудад хувь хүний ур чадвар олох сургалтуудыг бид хүн хийхээр зорж байгаа. Зарим цэргийн ангиудад бид хүн бас сертификат олгоод, батламж олгоод эхэлчихсэн. Бид хүний бас нэг зорж байгаа зүйл бол энэ хорхоос суллагж байгаа өсвөр үе залуучуудыг нийгэмшүүлэх чиглэлээр одоо томоохон ажлыг хийхээр бас төлөж байна. Хорхоос суллах бэлтгэх хөтөлбөрийг өнөөдөр хэрэгжүүлээд ажиллаж байгаадаа бас бид хүн баяртай байгаа. Учир нь нийгмийн энэ зорилттой бүлгийн залуучуудыг одоо нийгэмд одоо гарахаас нийгэмшиж одоо гарахаас нь өмнө тэр амьдралд бие дааж хөл тавихаас нь өмнө нийгэмшүүлэх тэдэнд туслах явдал бол маш чухал байна. 18 наснд хүрээд асрамж халамжийн төвөөс гарч байгаа өсвөр үе залуучуудыг нийгэмшүүлэх асуудал байж байгаа. Өнөөдөр аргагүй эрхэм төрийн хамгаалтанд 18 жил байцгаад яг амьдралаа зохиогоод яг өнөөдөр нийгэмд бие хүн болох энэ үед төрийн байгууллагууд хэрхэн дэмжих вэ? Яаж туслах вэ гэдэг асуудал бол олон улсад ч гэсэн маш анхаарлын төвд байдаг. Тэр болгон төрийн байгууллагууд бас анхаарлаа хандуулдаггүй. Энэ асуудлаар залуучуудын байгууллага бол анхаарлаа хандуулж ажиллаж байна. Бид хүн зарим нь ихтэй сургуульд холбон зуучлах, ажил мэргэжлэл буюу байнгын ажлын мэрэнд холбон зуучлах ажлуудыг бас хийж байгаа. Бүх ихтэй сургуулиуд, ерөнхий боловсролын сургуулиуд өнөөдөр ялангуяа сайн дур ажлыг дэмжих, сайн дурын талаар ойлголтыг өгдөг, сайн дур ажил хийсэн тохиолдолд ихтэй сургуулаа төгсдөг, сайн дурын ажлыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх юм хэрэгцээ шаардлага бол үнэхээр бидний өмнө тулгамдж байна. Хүмүүнлэг иргэний ардсан нийгэм байгуулах гэж байгаа энэ нийгэмд залуу хүн та 7 хоног болгоно сард ядахтаа би түрүүн хэлсэн нэг цагийг нийгмийн сайн сайхны төлөө энэ усынхаа төлөө хунмраа оруулах шаардлага байна гэдгийг энэ төвчрөнд уриалмаар байгаа. Сайн хүмүүс хийснийхаа талаар энэ сайн дур ажил хийснийхаа мэдээллийг манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын залуучуудын хөгжлийн төвд хандахыг бас уриалж байгаа. Бид хүн бас энэ хідэн цагийг та нийгмийн сайн сайхны дур зарцуулсан бэ гэдгийг бид хүн харгалзан үзэж та бүхэнд бас одоо тодорхой хэмжээний бас тэр бүртгэл мэдээллийн датаг үүсгэж байгаа. Залуучууд та бүхэн маань өөртөө хэрэгтэй мэдээллийг YDC-ийн сайт болон 21 аймаг 9 дүүрэгт байгаа залуучуудын хөгжлийн төвөөр дамжуулж та бүхний оролцоог хангах юм болцоо байгаа шүү гэдэг энэ төвчрөмд хэлье. За мөн төр засгийнхаа гарч байгаа шийдвэр та бүхэн өөрийнхөө саналыг өгөө гэж байгаа бол дүүргийнхаа залуучуудын хөгжлийн төвд хандаж салбар зөвлөлт гишүүнээр ажиллах болцоог хүртэл өгөн бүрдүүлсэн байгаа.
зам нь залуучуудын хөгжлийн зөвлөлд та нэгдээд өөрийнхөө дуу хоолойг тухайн одоо орон нутгийнхаа шийдвэр гаргах төвшөнд болон нийгэмд одоо илэрхийлэх юм болцоог бас олгож байгаа.